За өнөөдөр бид монголчуудын соёлын их өв, монголчуудын уламжлалт, зан заншил, ёс уламжлал, хот байгуулалтын тухай ярилцсан. За энэ ярилцлагад бол манай Монгол улсын соёлын говь зүтгэлтэн хятад судлаач, зохиолч, нийтлэлч доктор Ядмаагийн Ганбаатарыг урьсан юм аа. За ингээд өрөлцөн ирсэнд баярлалаа Ганбаа. За баярлалаа. Тэгэхээр бид хоёр энэ хар харин гэж энэ зоогой хоолны газар залуучууд энэ ариун сайхан жин зориг гэдэг энэ дэргүүтэй залуучууд юм сайхан газар байгуулсан. Тэгээ энийг одоо төшөөлөд бид бас залуучуудаа нийтдэр нь монголчуудаа монголчуудын хуучин өв уламжлал ямар байсан юм бэ? Мэдлэг ухаан ямар байсан юм бэ? Бидний өвгдөөс юу бүтээж, юу тойрогж, юу биднэрд өвлөж үлдээсэн юм бэ гэдэг талаар ийм суврал ярилцлагууд хийгээд нийтэд хүргэх ажлыг бас хийж байгаа. Тэгээ энэ бас залуучуудаа ийм боломж олгосон дий бас талархлаа гэж хэлдэг. Бид чамаагчаас одоо бас бидний урилгыг хүлээж авч үргэлжлэн ирсэн. Баярлалаа. За би ч бас баяртай байна. Тэгэхээр энэ эхний удаад ер нь бид монголчууд энэ орхны хөндөд энэ агуу их дэлхийн нийслэл хар харийн хотыг байгууллаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яагаад зөвхөн дэлхийн нийслэл энэ орхны хөндөд суурьших байгуулагдах болсон юм бэ? Тэнд одоо ямар уламжлал байсан бэ гэдгийг соёлаа яриагаа эхлэе гэж бодож. За тэгье. Хүннүгийн үеэс одоо тэрнээс хойш хүннүү, тэгээд дунхуу, шамби, одоо нэрүүн улс гэдэг ингээд наашлаад явбал одоо энэ одоо 90 цагийн үед холбогдолтой түүх бичлэгүүдэд үлдсэн юмнууд бол харагддаг л да. Хамгийн наацх нь бид нар сайн мэднэ лүн гэдэг үг. Лүн гэдэг бол хятадаар бол лүн чөн гэж байгаа. Луу тот гэсэн үг л дээ, тийм ээ. За энэ утга хятадын түүхэнд бол их олонтоо тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Хүннүгийн луу тот гэж. За өнөөдөр Монголын энэ төв нутаг газар нутаг дээр энэ орхны хөндийг тойрсон энэ газар нутаг дээр бол лүн гэдэг нэртэй 10-аад газар байна. Энэ тухай манай өмнөх үеийн эрдэмтэн судлаач судалж гаргаж ирж тогтоосон байдаг орхны хөндийг тойрсон газрууд. За энэ үеэс эхлээл ингээл үзээд яхад бол луу хотын тухай бид нар ярих хэрэг гарна. За орхны хөндөд янз бүрийн цаг үед, өөр цаг үед, өөр хаант улсын үед байгуулагдчихсэн хотуудын тухай ярих хэрэг гарна. Тий. Ингээд наашлаад яваад ирсээр байгаад 13 дугаар зууны үед болоход одоо манай их эзэн Чингис хааны зэрлэгээр энд их хотыг байгуулъя гэсэн тийм санал явсаар байгаад 1230-аад оны үед Чингис хааны хүү их Монгол улсын 2 дугаар их эзэн хаан өгөөдөн үед одоо бодтойгоор их хот их гүрний нийслэл байгуулагдсан учиртай. За энэ нийслэл хотын түүх рүү яваад орох юм бол ярих юм маш их байгаа. Энд бол мунтшгүй их судалгаа байна. Тий. Монголчууд өөрсдөө ч хийж ирсэн байдаг. За гадаад хэлээр хятад хэлээр хэл бичгээр зөндөө байна. За түүнээс улбаалan судалсан одоо орос хэлээр, англи хэлээр, бусад хэлээр судалсан зүйлүүд маш их байдаг юм аа. Манай эрдэмтэн судлаач тэр бүгдийг олж судалж одоо монголчлон орчуулж ард түмний монголчуудын хүртээд болох энэ нөр их ажлыг хийж байгаа. Сүүлийн үед энэ ажил улам идэвхжиж байна. За ерөнхийлөгч зарлиг гаргаад Монголын төр засаг шийдвэр гаргаад одоо эртний их нийслэл хар хором хотыг сэргээн байгуулах үйл ажиллагаа бодтой эхлээд байна. Үүнд бол их баяртай байдаг. За энд бол олон үеийн эрдэмтэн судлаачдын хүсэл мөрөөдөл байсан ийм зүйл юм байгаа. За манай өмнө Ахмад үеийн нэртэй эрдэмтэн доктор Ч Далаагван одоо 3 бот ном байдаг, тийм ээ. Хамаг Монгол улс, их Монгол улс, Монголын юан гүрэн гэж. За тэр номнуудаа дурдсан байдаг. Хар хорон энэ бол 1980-90-ад оны үед бичижсэн ном байхгүй юу? Тэн дотор одоо үлдсэн байх юм. Энэ одоо өнөөдөр биелэлээ олж байгаа юм байна гэж би олж зурхан боддог л доо. Тэнд бичижсэн 1960, 70, 80-ад оны үед л манай Ахмад үеийн эрдэмтэд цуглаад ярьж хөрж байхдаа бичиж байхдаа одоо их
их гүрний нийслэл Харам хотыг нэг сэргээх юмсан, сэргээн байгуулах юмсан, хожим хизээ нэгэн цагт биелээ олох бах та гэж бодож байсан. Тэр бодол санаа шингэсэн байдаг. Ном дээр нь бичээд үлдчихэж. Өнөөдөр биелээ олж байгаад их баяртай байна, их гоё байна, сайхан байна. Тэгэхээр тэр орхны хөндийн тэр орчим одоо бид нар нэг энерги урсгал, энергийн төв гэж ярьдаг болчихлоо. Тийм ээ. Амар ээдэд очиж энерги сэргэн энерги төв гэж ер нь дэлхийн энэ тэнд энергийн төвүүд байдаг гэл одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улсын тэр Калифорни Шаста гэдэг одоо тэнд бас нэг том энергийн төв байна гэл. Тэр нь бас эртний шүтлэг энэ төр уламжилчихсан ийм юм яваад байдаг тийм. Тэгэхээр энэ яг манай энэ орхны хөндөд чиний дурдснаар бол бүр тэр чулуун зэвсгийн үеэс одоо тэр Мойлтын амны дурсгал байна. Мойлтын амны тэр дурсгал бол бүр хуучин чулуун зэвсгийн доод үе. Ийс олдуур нь гаргасан байгаа шүү дээ манай археологчдод тийм. Тэгэхээр чи хуучин чулууны доод үе гэдэг чи одоо хүн бараг гал олж эхлэхийг өмнөх үедээ таацаад байгаа байхгүй тийм үү? Одоо амтан байх үе ихэнх шахав. Тийм. Тэгээд тэндээс суурин байна. За тэгэл хөнөө их улс байгуулсан үеийн тэр лууд тогтын дурсгал. За тэгэл хамгийн сүүл бидний мэдих тэр хар орны өмнөх уугрын хар балдгас те. Тий. Одоо явсаар хагаад тэг хаан эзэн 1220 онд их улс хамаг Монгол нэгдсэн Монгол улсаа байгуулчихад тэгэд улсын төв удирдах газар нийслэлийг одоо тийшээ явуулна гэдэг санааг одоо яагаад шийдсэн энд хэн нөлөөлсөн бол гэж бод өөрөө одоо монголчууд уламжлал байж байгаа нэг л өдрийн Чингис хаан хар 20 дугаар үе ялгийг шийдвэр гаргаагүй баг. Тийм ээ? Тий. Ер нь дэлхийн их гүрнийг байгуулсаныхаа дараа Чингис хаан тэргүүтээ манай Монголын дээдс язгууртнууд энэ их газар нутаг энэ 9 хэлийн олон улс үндэстнийг захиран жолоодох энэ амаргүй хуулийг яаж явуулах вэ гэдэг дээр бас анхаарч бодож толгой ажиллуулдаг тийм. Төлөв морин дээр тэгэхээр чинь өнөө наад өвчин гарч ирж байгаа юм л да тий. Энэ бол тийм эртний хятадын тийм бичгийн соёлд дурддагдсан зүйл байд юм байна лээ. За Чингис хааны мэрэгэн зөвлөх байсан Ялүүч Уцайныг гаргаж ирж хаанд зөвлөж хэлж байсан. Тэр түүхэнд үлдсэн байна. Морин дэл дээр явж ертөнцийг эзлэх амар хаан мориноос буугаад төрийг төхнүүлэх амаргүй гэж хэлсэн. Хятадаар нь бас би тэрийг би дурдаад яг. Тэгэхээр энэ сонин хоёлаа Ялүүч Уцайгаа бас жоохон эхлээд тодруулах тийм. За тэгвэл хаанд энэ суурин иргэншлийн ач холбогдол тийм. За нүүдэлж иргэншлийн ялгаа. За тэгээд нүүдэлчид суурин иргэншил ихнээтэй эрхэн харьцах, тэдний хэрхэн захирах, тэдний хоёрхан учрыг олох тал дээр гол нөлөөлсөн хүн бол Ялүүч Уцай. За тэгээд Ялүүч Уцайг чинь одоо гадныхан бай тухай манай одоо зарим залуус хүртэл хятад хүн байсан. Монголчууд бол одоо өөрсдөө төр захирах чадваргүй, тэгээд нүүдэлчид. Тийм учраас бол одоо хятадууд тусалж хятад хүний тусалцаа авч зөрүүлсэн их улсаа байгуулсан гэсэн яриа тэлийн төгөөмөл. Тийм ээ. Гэтэл одоо Ялүүч Уцай чинь гарал үүсэл хэм бэ? Монгол өнөө хятад хүн өө хэм бэ гэдгээс ингээд тий. 13 дугаар зуунд боёо Чингис хааны үед хурж ирэхэд бол нүүдлийн соёл иргэншил хэмээх энэ агуу их соёл иргэншил сонгодог төвшөндөө хүрээд хэдэн мянган жил болчихсон. Хэрэгээрээ явж исэн гаднын өөр соёл иргэншилд автахгүй нөлөөлөгдөхгүй хэмжээнд хүрчихсэн тийм байсан үйл дээ. Тий. Соёл иргэншил ялгаа ихтэй бүр тогтсон иргэншилтэй болчихсон. Тэгээ ер нь манай судлаачид та бид үздэг шүү дээ. Төв Аз, энэ Евразийн өргөн удам нутгийн зүүн хэсэгт одоо хоёр их соёл иргэншил зэрэгцэн оршиж байжээ гэж. Түүний нэг нь бол манай нүүдлийн соёл иргэншил, нөгөөх нь өмнөд туршийн байгуулсан тариачны суурин соёл иргэншил зэрэгцэн оршиж байсан юм а гэж. Зүүн Аз, зүүн өмнөд Азийн олон улс үндэстэн Япон, Солонгос, тийм ээ, Сингапур энэ өмнө зүгийнхэн бол тэр суурин тариачны соёлын иргэншлийг авч одоо хөгжүүлсэн.
хойдлынх нь нүүдлийн соёлын иргэншил бол тэрийг аваагүй өөрийнхөө өргөжлүүлээд явчихсан. Бэлчээрийн мал аж ахуй дээр суурилсан байсан тийм. За тэгээд 13 дугаар зууны үед Чингис хааны үед төрчихөд Чингис хаан 1218 онд Илүүчцаатай уулзаж одоо түүнийг дуудуулж ийм эрдэмтэй намтай хүн байна гэдгийг сонсоод ирж уулзууч хэлдэ авсан. Тийм. Илүүчцаа бол 1190 онд төрсэн. 1218 оны үеэд 29-30-аад насны. Тэгтээ одоо их номд одоо гүнзгий нэвтэрсэн тийм мундаг мэдлэгтэй хүн. Хаанаас бол бараг одоо 30 гаруй дүү насны дүү. 30 гаруй дүү тийм. Тухайн үеийн одоо зөрчдийн алтан улсын хааны ордонд хизээний одоо түшмэл сайдаар ажиллаж исэн бичгийн түшмэл сайд байсан үнэлтэй. Тэгээ Илүүчцаан удам судрыг хөөх юм бол бүр өвөг дээдсээс нь эхлээд хэдэн үеэр одоо язгуурын Монгол ихсэн Китаны одоо Ляо улсын үеийн хааны ордны түүхч, сударч тийм түшмдүүдийн алба хааж исэн. Дандаа түүх бичиж исэн. Тийм хүн байсан. Алтан улсын хааны ордонд Илүүчцаа бас мөн аавыгаа залгамжлаад албан тушаалыг өвлж аваад одоо сударч түшмлэр ажиллаж байхад нь Чингис хаан авч дэрэгдээ татаж ажилуулсан. Тэрнээс хойш Чингис хаан Илүүчцаан одоо зөвлөмж, өгсөн мэдлэг, ойлголтыг байнга сонсч исэн байхгүй. Төр гэж ямар юм байд юм бэ? Түүх гэж юу байд юм бэ? Өнгөрсөн үеийн түүх ямар байна? Одоо энэ төр засаг ямар байх ёстой юм гэдгийг бүгдийг сонсч мэдэж энэ суурин соёл иргэншлийн ойлголт мэдлийг авч байсан. За ийм байд юм. Тэгээд 1219 онд Өрн зүгт их аян дайнд мортохоос өмнө бас тодорхой хэмжээгээр Монгол төрийн зураглалыг гаргаад их нийслэлийг хар хоромд байгуулах тухай ойлголт гаргаад ингээ явсан. Тэгэхээр чинь Илүүчцаан л одоо үйлдэл их холбогдсон. Тэгээд Чингис хааны нөгөө өмнөх дүүхээ мэдсэн, ухамсарлсан, уламжлалаа ойлгосны нэг үр дүн гараад байгаа байхгүй тий. Хятадын эртний түүх бичлэгүүд, түүх судруудад энэ орхны хөндийн тухай эртний их улсуудын нийслэл хот байсан байна гэдэг ойлголтыг өгөөд явсан байна. Тийм. Одоо энэ л битэр ярианы гол утга учир орчод байгаа юм тий. Энэ дэлхийн нийслэлийн хэмжээний одоо хот улсыг байгуулсан энэ үйл ажиллагаа бол яг энэ үйл явдалтай холбоотой. Яг тэгэхээр одоо энэ залуучууд ойлгох байх. Илүүчцаа бол хятад хүн биш ээ. Тийм. Алтан улсуудын ордонд, хааны ордонд ажиллаж ийсэн Монголын одоо хятадны гаралтай хятан хоон. Хятан гэдэг бол одоо өмнөх зургийн бол Кидан гэдэг язгуурын Монгол. Кидан гэж том улс байгуулагдчих байлаа тий. За ингээд Монгол нутаг дэвсгэр дээр бол соёлын өвийг тариад за яг хав түүхийгөө төгсгөл үе рүү бол хятадчсан. Тий. Хятадчсан. Улс байгаа шүү. Хятадчсан нүүдэлчд гэж юу шууд утгаар нь хэлж болох. Хятадчсан монголчууд. Тий. Одоо ховц сэргэлэл хүртлээр болцсон байгаа шүү тий. Одоо өмсдөг ховц нь Алтан ордныхны ховц өмчлөө. Тэгтээ хятадгийн ховц болсон. Тэгэхээр энтэй бол андуурах хэрэггүй. Энэ бол одоо хятад хүмүүсээр төр заалгасан асуудал биш ээ. Тэгэхээр бидний нөгөө түүхээ уг сурвалжаар нь олж харах, цааш нь ухах асуудал бол яг эндээс гарч ирээд байгаа юм байна. Өөрөө өөрсдийнхөө түүхийг үүсгэж болохгүй тий. Кедануудыг бол язгуурын монголчууд гэдэг. Язгуурын монголчууд одоо би ойлгоход миний аав нэг хүн байна. Миний өвөө нэг хүн байна. Гэх мэт одоо 13 дугаар зууны үеийн Монголын өмнөх нэг угсаатан. Тийм учраас одоо нэг чигийн нэг угсааны хүмүүс. Илүү гэдэг нь одоо авгийнх нь нэр л үү? Авгийн нэр тийм. Илүү даши гэдэг тий. За хятан илүү авгтл байж. Тий. Хятанчууд тэгээд энэ дагуур тэгээд энэ шивэ Монгол гэдэг чинь бүгд нэг угсааны язгуурын Монгол юм тийм. Энэ өргөн удам нутаг дэвсгэр дээр оршин сууж ирсэн олон овг аймгийн зүүн талынх нь бол энэ Китанчууд, татарууд, шивэчүүд тийм ээ. Тэгээ Монгол хамаг Монголын энэ хүмүүс. Одоо энийг тодорхой өгүүлсэн одоо манай өмнөд төр хятадын ямар сургалж байна? Энэ талаар бол маш их юм байх. Тийм. Манайхан нэлээд судалсан байдаг. Одоо цаашид ч гэсэн тэр гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Гүнзгийрүүлж олж авч монголчлон судлах, Монголын түүхийг улам гүнзгийрүүлэн тодотгох ийм шаардлага байна. Маш их юм хийсэн байдсан байна лээ. За тэр үеийн олон их сурвалжуудыг дурдах юм бол мэдээж нөгөө Юаньши
13 дугаар зууны үеийн Юан улсын содор гэдэг маш том юм байгаа. За тэрнээс өмнөхүүдийг үзэх юм бол одоо сүн улсын бичиг, тан улсын бичиг. За тэгээд Нанчи шүүгээд өмнөд Чи улсын бичиг. За тэгээд Шамбигийн түүх, Неруны түүх гэж олон юм байна. Энэ бүх сурвалжууд бол энэ бидний гарал дугсаа тэр Монгол иргэншлүүдийн ягааг сайхан заагаа. Тэгэхээр яг энэдээс холбогдоод 1218 онд Юлууч Чуудсай хааны ордонд ирсэн Чингис хааны гэдэг тийм үү. Тэгээ 18 он 19 он хүртэл монголчууд бол Чингис хааны энэ аюунтай хийсэн үйл бол дандаа дотооддоо явсан байгаа шүү дээ. Тий. Нөгөө нэгдсэн Монгол улсаа 1206 онд эдгээр эмхлэн байгуулсан ч гэсэн тэр нөгөө одоо өмнө зөвд байсан тангууд энтерээс ахуулаад те өөрийнхөө яг зэрэгэлдээ байгаа аюулыг номготгох их улсаа яг нэг гарт зангидагдах ийм зүйлийг хийгээд тэгээ 18 онд Юлууч Чуудсайтай таарад за 19 онд хоёр үйл явдал байгаа юм тийм. Нэг нь баруун зүг хорио зам руу ажиллах аюулын дайны эхлэл тавигдсан. Хоёр дугаарх нь бол хар хорныг байгуулах шийдвэр гаргасан байгаа тийм. 19 20 онд тийм. Тэгэхээр энэ яхаа аргагүй ингээд Юлууч Чуудсайтай холбогдоод байна. Хорио зам бол бас суурин газар байна шүү дээ. Тэр лүү 20 онд дан хийлээ. За тэгээд нөгөө эргийн шиг чиний дөрөв хэлдгээр манай төрийн бүтэц зохион байгуулалт ямар байх вэ? За энэ гол асуудал байна те. Тэгээд тэрний нийслэл нь ямар байх вэ гэдэг нэг юм 2 3 асуудал яг энэ гарч ирж ийтэ те. Сүүлд Эрдэнэтийн судлаачдын малтаж гаргаснаар өнөөдрийн байдлаар бол тэр үеийн 13 дугаар зуунд холбогдох бичээс бүхий 2 хөшөө байна л да. 2 хүн хөшөө өнөөдөр олдоод байна. Тэрний нэгэн дээр нь одоо энэ Чингис хааны зарилгаар энэ 1220 онд одоо энд их хотыг зохицлох тухай Өгөөдөө хааны шийдвэр мэдвэрийг хэрэгжүүлж сүүлд одоо их хотыг зохицлолоо гэсэн тийм бичиг тэр бүхий хөшөө чулуу гарч ирсэн байна. Тэгэхээр бүр 1220 он гэж заагаад өгсөн сүүр. Ер нь тэр үеийн их хотыг сүйтгэхэд тэр их хөшөө чулуу барилга суур тоосхыг лист тийшээ их тарж алга болсон. Нэг хэсэг нь Эрдэнэзүү буюу одоо 16 дугаар зууны 1570-80-аад оны үеийн Монголын бурхан шашны төвийг барьж байгуулах дахин сэргээн босгоход тэр их чулуу хөшөө дурсгал 1586 онд баригдсан. Тэрний Эрдэнэзүүгийн энэ хөшөө чулуун доор бол маш их бас өв дурсгал байгаа л гэж би боддог. Бичээстэй маш их хөшөө чулуутын одоо бид тэр яг өөдөөс нараа сууж байна шүү дээ. Одоо яг тэр энэ ханны цаана бол маш их байгаа л гэж боддог. Их юм байна. Дээр нь энэ залуучууд энэ зоогийн газараа бүтэн босгохдоо хар хорны тэр тосго. Тэр нөгөө юг аваад ирсэн. Одоо хүртэл байж шүү 800 гаруй жилийн дараа. Тэгээд тэр тамгнуудтай тэр үсэг бичгтэй тэгээд энэ дээд зэрэглэлээр шатаацсан юм тосгоно одоо өөрт орчин тийм байна. Тогтж байна. За тэгэхээр 1220 онд их хаан шийдвэр гаргаад за энэ яг хот барих энэ үйл ажлыг бол өгөөдөө хангардчихъя гэж одоо залуучууд бол ойлгох хэрэгтэй. Уг нь бол мэдгэл байх л да. Гэхдээ давтаа сануулчих. За энэ хот яг ямар хот байсан бэ гэдгийг хоёулаа өргөжлүүлээ юм ба. Энэ яг ямар хар хорин гэж хот, ямар хот байваа? Хэн барив? Юлууч Чуудсай бол Монголын түүхэнд үндсэн 2 их гавья байгуулсан гэж би үздэг. Ер нь Эрдэнэтийн судлаач гэсэн тэгж гаргаж ирж дүүрийг бол тойруулан үзэж судалж байгаа. Нэгдүгээрх нь бол 13 дугаар зууны үеийн дэлхийн хэмжээний Монголын эзэнт гүрний төр засгийн бүтцийг Юлууч Чуудсай зорж төлөвлөж хаанд өргөн барьсан байдаг. 1231 онд гэх юм уу да энэ зураглалыг гаргаж ирээд Өгөөдөө хаанд барьсан одоо энэ их эзэнт гүрнийг удирдан жолоодох төр засгийн бүтэц ийм байвал зохино гэт. Энэ бол гайхамшигтай. Тэнд бол ерөөсөө асар их юм байна. За энийг бол дэлгэрүүлээд тойруулаад ярьж болно доо дараа нь ярий. За хоёр дахь Юлууч Чуудсай байгуулсан хоёр дахь их гавья бол их гүрний нийслэл хар урам хотын бүтэц зургийг бас гаргаж ирсэн. За энэ хот бол ийм байгуулжтай гэж өөрөөр хэлбэл өмнө зүгийн соёл иргэншлийн хот байгуулалтын үлгэр жишээг авсан л та. Ер нь анхны архитектор нь бол
Илүүч сайхан нь шүү дээ хар хорийн хот. Зөрчдийн Алтан улсын хот байгуулалтын өдөр жишээг авсан. Тэрний өмнөх Кетаны одоо нийслэл хотуудын хот байгуулалтын дүр төрхийг гаргаж ирээд ингэж байгуулах зураг төсдийг гаргаж ирсэн юм шүү дээ. Энэ бол үнэхээр тэд нартай адилхан байх нь аргагүй. Дорн дахны тийм ээ энэ Азийн хот байгуулалтын дүр төрх иймэрхүү л байдаг. Европынхаас тий. Энэс өөр байх аргагүй шүү дээ тий. Энэ сүм хийд ямар байх хэвтэй юм. Энэ хот орд харш ямар байвал зохих хэвтэй юм. Өөр бусад барилга байгууламж ямар байх вэ? Тэр байтугай адилхан байхаас аргагүй юм. Хар хором хот бол эргэн тойрон хэрэмт хот байсан. Хэрэмтэй. Энэ хөх тоосгоор баригдсан ийм хэрэмтэй хот байсан. Эргэн тойрны нийт хэмжээ 492 км гэж түүхэнд дурдсан байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 5 км орчимтай. За баруун талын хэмжээ нь 1500 орчим метр байна. Хойдлынх нь бол 1200 гаруй метр байна. Ингээд нөгөө хоёр тал нь ийм байна гэт. Дөрвөн талдаа дөрвөн их дааман хаалгатай. Дөрвөн талдаа одоо дөрвөн их зах зээл гарч одоо хотын өдөр тутмын үйл ажиллагаа явагддаг. Тэнд одоо худалдаа арилжаа, наймаа, амьд мал, хонь, адуу өхөр ирж арилжаалдаг. За эсвэл одоо нөгөө хаалган дээр нь нөгөө газар тариалангийн бүтээгдэхүүн тариа будаа жимс ногоо авч ирж зардаг их хааны ордны хэрэгцээнд нийлүүлдэг. За ийм үйл ажиллагаа явагдажсэн гэдэг. Ийм байгаа юм да тий. Тэгэхээр энэ хар хорин хот доторх хамгийн том байгууламж одоо бид дэрдэг нэг хааны нэг 64 ордон. За тэгэхээр загвараар бол одоо энэ хааны ордны энэ шал тааснаас ахуулаад энэ бүтцийг бол энэ залуучууд энэ бас шингээгийг оролцсон байгаа юм л да тий. Мэдээж бид дээр одоо өмнө сууж байгаа мөнгөн мод байна одоо. Карпины рубрик нарын одоо дурсамжийн төлөвлөсөнтэй. Тэгэхээр энэ хааны ордны энэ талын яг ямар байшин байсан судалгаан дээр нь юу гэж өгүүлсэн бэ нэг л байгаа юм ба. Тий, манай музейнүүдэд одоо макетыг хийгээд сайхан байрлуулсан байдаг байна. За хар хорин хотод очиход одоо нэг хар хорны музейн дотор байгаа тэр макет бол их гоё тийм ээ. Тэрэн дээр ингээ бодитоор нь хараад ярил олон тодорхой болох байх л та. За хааны одоо тэр юун дээр байгаа ханаан дээр байж байгаа хар хорны төөрийн байгаа шүү дээ. За ингээл үзэхэд бол ерөөсөө хааны ордон доторх барилга байгууламжуудыг нэг бүрчлэн түүхэнд тэмдэглэж зурж энд нь бол ийм орд харш байжээ. Энд нь бол ийм сүм хийд байжээ. Энд нь бол тийм совраг цамхаг байжээ гэд ингээ бүр гараад ирж байгаа. Тий. Тэргээр бол гайхамшигтай 64 багант хааны ордон. За цогт тасар гэдэг нэртэй одоо бараг 100 м өндөр, 90 хэдэн метр өндөр, 5 давхар, 3 давхар гэж ярьдаг. Тий. Одоо совраг цамхаг сүм хийдийн барилга байгууламж бол агуу гайхамшиг. Хожим нөгөө Бээжинд нөгөө юуны ховлын үед болсон тэр суургаас ч өндөр юм байсан гэх мэт. Тий. За энэ бол тий Кетаны зүүн нийслэл өнөөгийн Ляоны мужийн Ляоян хотод байна л да. Байсан л да. Ляоян гэж хотод. Тэнд бол байгаа нэг сүм совраг 5 давхар совраг. Соврагын сүм. Тэрнтэй адилхан. Тэр загвараар хийж баригдсан загвар. Тий. Судлаач Ширчингийн Баатар гэдэг залуу одоо Америкт байгаа. Тэр залуу гаргаж ирж бичсэн мундаг өгүүлэл байгаа шүү дээ. Ерөөсөө энэ бол 96 м өндөр энэ 5 давхар барилга бол тэр Ляоян хотод өнөөдөр байж байгаа. Тэр загварыг авчираад барьчихсан. Хар хоримх бол байхгүй нурагдсан. Яг ийм байсан юм шиг байна гэж судалж гаргаж ирсэн. Тийм гайхамшигтай баригдаж байсан байна тий гэх мэт. За тэгээд сонин хаттын түүхнээс гаргаж ирдэг л дээ. 1230-аад оны үед 31 оны үед ингээд Монгол төрийн бүтцийг зурлаа. Ингээд төрийн байгууллагууд бий болсон. Тэгээд энэ Жуншушин гэж хятадаар нэрлэж байгаа төв бичгийн яам гэж нэртэй. Энэ бол Монгол улсын засгийн газар байсан. За энэ төв бичгийн Жуншулин гэж нэрлэхээр төв бичгийн эрхийн сайд гэж ерөнхий сайдыг нэрлэж байгаа. Ялуу жуцааг өгөөдөө хаан томилсон байдаг. Энэ гадаадынхаараа бол герман хэлээр канцлер гэж нэрлэж байгаа тийм. Ерөнхий сайд. Арабын хэлүүдээр бол визир гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Их шадар сайд гэж нэрлэж байгаа. Энэ бол бий болоод
Елүүчүцаа өгөөдөө хааны захиргаан дор бүгдийг зохион байгуулж зурж исэн. Чингис хааны үед маань одоо Мухлай тийм. ерөнхий сайд байдаг шиг тэгээ хэдэн яамд байгуулагдаад ингэж ажиллаж байсан байх юм аа. За тэрний нэг нь бол энэ Судар бичгийн хүрээлэн буюу одоо шинжлэх ухааны академи түүхийг мэдэх бичих Судар бичгийн шинжлэх ухааны академийн үнд бий болж тэр үед зурагдсан. За түүнчлэн энэ дээр үндэслэгдээд төрийн хөвгүүдийн сургууль гэж нэртэй. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч мэдлэгтэй боловсролтой түшмэд албан хаагчдыг бэлтгэх одоо дээд сургууль юм уу, их сургууль гэх юм уу, боловсон хүчний одоо институт бий болж ирсэн байх юм шүү дээ. Зарим номонд бол төрийн хөвгүүдийн сургууль гэж нэрлэдэг, зарим номонд бол улсын хөвгүүдийн сургууль гэж нэрлэдэг юм тий. За ийм юм байна. За энэ сургууль бол 1231 онд 34 онд ч юм уу байгуулагдаад хаан хөвгүүд Ван Ноёд язгууртнуудын хөвгүүдийг 18 залуучуудыг авч сургаж ирсэн. Ирээдүйн одоо төрийн зүтгэлтнүүд. Тэр үеийн Монголын төрийн зүтгэлтнүүд. Ингээл ярих юм бол Монголын боловсролын тогтолцоо, Монгол улсын төрийн бүтэц, төрийн гол яамдын үүсэл гарал тэр үеийнхээ холбоотой явчихж байгаа юм л да. Тийм. Ийм юм байна. За энэ үедээ бол Елүүчүцэн одоо хийж байсан одоо бодит үйлүүдийг ингэж түүхэн тэмдэглэгдэж дурдсан байдаг. За ингээд их нийслэлийг бол маш богино хугацаанд барьж байгуулсан. 1231 онд хааны тушаал гараад 1235 он гэхэд үндсэндээ бол дөв төрхөө олоод энэ хар хором гэдэг Хэрэм-тот эргэн тойрон хэрмээр хүрээлэгдсэн хот байгуулагдсан. За энэ хотыг 1235 онд байгуулалт дуусаад их найр ёслол, найр наадам хийжсэн. Тэрэн дотроо бол хааны ордныг барьсантай холбоотой их цогт асар гэж энэ сүм хийдийг барьж байгуулсантай холбоотой засаг төрийн байгууламж институтыг байгуулсантай холбоотойгоор хэд хэдэн үйл явдал, баяр ёслол гэдэг юм уу. Дэлхийхэнд байгуулсан цугласан. Тий, цуглаж исэн ийм. Тэр талаараа хоёулаа дэлгэрүүлж яриул энэ хэн ирсэн байна. Одоо тэр дэлхийн эзэнт гүрэн өөрийнхөө нийслэлийг барьж цогцлоож дууслаа. За тэгээд дэлхийн одоо эзэлсэн газар болгондоо гар хөрсөн газар болгоныхоо элч төлөөлөгчийг цуглуулсан байж таараа шүү дээ. Тийм. Зүгээр нэг товчхон найр мэдээж хийгээгүй байна. Энэ талаар ер нь жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй бол ер нь энэ талын мэдээлэл ер нь хомсох шүү дээ. Хэн ирсэн юм? Ямар хүн байсан бол тэр үедээ бол энэ Евразийн өргөн удам их газар тий хуурай газрыг одоо Монгол морины туурайнд дэлхий гэсэн үг шүү. Эзлэн хураагаад Монгол төрийн дээвэр дор нэгтгэж авлаа шүү дээ. Тэгэхээр тэр үеийнхээ ойлголтоор бол дэлхий гэдэг ойлголтынд орчиж байгаа. Америк төв нэгдэггүй, Африк тэр бол нэгдэггүй, уршаа явж чадаагүй, Австрал нэгдэггүй гэсэн үе учраас ерөөсөө манай гариг дээр байгаа бүх хуурай газар бол Монгол төрийн дээвэр орж ирлээ гэсэн ийм ойлголт авсан учраас энэ өргөн удам газар нутаг дээр оршин амьдарч байсан 9 хэлийн бүх улс үндэстний төлөөлөгчд тэдгээрийн одоо хаад ноёд хар хоромд ирж исэн. Хар хоромд ирж энэ их ёслол одоо оролцож одоо Монголын их хаанд ёслон мөргөж татвар түрээсээ барьж авчирч байсан. Өргөлөө. Тэгэхээр урлагийнх нэг авчирч. Тэр чинь ганцаар өөрөөсөө урж ирээд нэг бэлэг өгөөд. Тийм учраас одоо шоу фестивал маягийн одоо хийсэн юм байна. Тэр нь бол зүүрөөг байдаг шүү дээ тийм. Одоо зам бүхэн Ромд хүрдэг гэдэг шиг. Энэ бол эртний ойлголт тий. 2000 жилийн өмнөх ойлголт. 13 дугаар зууны үеийн ойлголтоор бол зам бүхэн хар хоромд очиж байжээ гэж хэлмээр санагддаг л да. Тий. Тэгээд 1235 оны хавар цагаан сарын их ёслолын үеэр одоо их хот байгуулсны их ёслол найр хором хийж тэнд одоо их олон газрын хаад ноёд язгууртнууд хүрэлцэж ирж байсан. За түүний дотор энэ өмнө зүгээс одоо Алтан улсын нийслэл Янжин хотоос, Алтан улсын дээд нийслэл Пингян гэдэг хотоос одоо урлагийн маш том баг
хэсэг хүрлцэн ирж Монголын хааны ордонд маш том жүжиг дээгдэж тоглосон байдаг л да. Аяллуугаар гэсэн. Энэ бол их сонин мэдээ юм тий. Энэ бол их соён Монголын их гүрний соёл урлагийн амьдралыг харуулах үс нэг том түүхэн баримт жишээ түүхэнд бичигдэж үлдэж байж. За тэгээ хааны ордонд тоглосон энэ их жүжиг нь зөрчдийн Алтан улсын үеийн ордны жүжигийн багийнхан ирж тоглолт. Бас жүжиг тоглоо. Тий. За тэр нь бол цаашлаад угслайн хөөгд үзвэл өнөх язгуурын монголчууд гэсэн Китаны үеийн ордны одоо дээдсийн хүрээлэнгийн урлагийн тоглолт урлагийнхан. Тийм юмнууд хурж ирж тоглоод хааны ордон тоглож өгөөдөө хаан тэргүүтээ Монголын язгууртнууд гадаадаас ирсэн зочид гिचид бүгд маш их сонирхон үзэж шагшин гайхаж байлаа гэж. Энэ одоо хятад сурвалжтай байна. Ингээ бичиж байж тий. Энэ хятад сурвалжчтай байж байгаа тий. Тэгэхээр нүдээр үтсэн хонол дээр оролцсон гэж гарч ирсэн байна тий. Оролцсон хүн гэж бичсэн байх юм. Өөрөөр хэлбэл өмнөх үеийн түүхэнд нь ч байгаа өнөх Юанши буюу Юан улсын судлар гэж Монголын Юан улсын түүхийг бүрэн багтааж бичсэн 210 бот ийм судар байгаа шүү дээ. Тэгээ манайхан одоо сая бас нөгөө хэрэглэн хэвлүүлж байгаа юм байна шүү дээ. 1920-30-аад оны үед дандаа хэмэх дэмчиг дорж гэдэг их бичгийн хүн бүрэн орчуулсан хуучин монгол бичгээр. За тэрийг бол саяхан манай эрдэмтэд манай цэрэн дорж түүхч эднэр эхэлж орчуулсаар байгаад саяхан дууссан бүрэн хэлж гаргалаа. Цэрэн дотор байж байгаа гэж би бодож байна тий. Өөрөөр хэлбэл ийм гоё. Тэгэхээр зэрэг энэ 13 дугаар зууны үеийн их нийслэлийн өдөр тутмын амьдрал их гүрний соёл урлагийн амьдрал эндээс харагдаж байгаа юм л да. Бид нар нөгөө талаараа авч үзэх юм бол тэр 800 жилийн өмнө тэр эрт цаг үед зөвөр нэг морин дэл дээр хийссэн харанхуй бүдүүлэг харгас догшин хүмүүс л давхаал байсан юм биш байхгүй юу? Энд бол маш их соёлтой өндөр түвшинд төрсэн нийгмийн үйл амьдрал явагдаж байжээ гэдгийг харагдаж байгаа. Тэгээд одоо яг энэ л санаа байна л да. Одоо ч гэсэн манайхны дотор бас бид өөрсдөө бүдүүлгүүд байсан, соёл иргэншлээс хол байсан, тий. Дандаа л одоо суурин сайхан соёл иргэншлийн амтыг авч иж энд өдий төвшөнд хүрж ирсэн гэсэн ойлгостой хүмүүс бол за мэрсэр биш гэх нэлээд байна. Тэр бол одоо надад анзаардаад байна. Тэгэхээр бидний энэ иргэншлийн ялгааг ойлгохгүй бид өөрсдөө сайн судалж таньж мэдж чадахгүй байна гэж би бас бодоод байдаг байхгүй. Бидний иргэншлийн онцлог юу юм бэ? Бэлчээрийн мал аж ахуйг суурилчихсан энэ нүүдлийн гэж нэрлээд байгаа бидний энэ наматкууд биш шүү дээ. Үүрмөц энэ ард түмэн өнөө хоёр оршин тогтнож байна. Бус нь бүгд алга болцсон. Ганцхан монголч. Бид нар одоо судлаач хүмүүс энийг ч олж хараад бас эм сэтгэл эмзэгэлдэг л дээ тийм ээ. Өнөөдөр энэ цаг үе өөрчлөгдөж байна. Энийгээ дагаад монгол хүн бас их өөрчлөгдөж байна. За энийгээ дагаад монгол хүний ойлголт бас их өөрчлөгдөж байгаа юм. Түүнийг би ингээ харахад бол дандаа буруу тал руугаа, муу тал руугаа өөрчлөгдөж байгаа юм л да. Энд бол бас их сэтгэл дундуур байдаг. Өөрөөр хэлбэл дандаа өнгөрсөн үеэ үгүйсгээд дандаа нэг хоцорсон, баларсан, хуучин юм гаргаж ирэх гээд энийг ярих гээд байх юм. Энийг болио, одоо урагшаа харъя гэдэг. Энэ бол нэг талын өрөөсөл ойлголт юм аа. Тийм учраас бид нар урагшлан хөгжийнхаа хэрээр өнгөрсөн ямаач мэдэж гаргаж ирж байх хэрэгтэй юм аа. Нэг хэсэг хүмүүс бол улс орноо хөгжүүлээд тийм ээ энэ бизнес, энэ эдийн засаг, энэ улс төрөө аваад явна. Энэ урагшлан хөгжихийнхөө хэрээр хүн гэдэг оюун ухааныг эзэмшсэн хүн гэдэг амьтан бол өнгөрсөн цаг үеэ хаанаас ирсэн ямар уг ухшилтай болохыг үргэлж мэдж үр ач нартай ойлгуулж хүргэж өгч байх хэрэгтэй юм аа. Тэгэхгүй бол манай залуучууд шуудхан хэлэхэд бол их өөр үзэл бодолтой болчихжээ. Их ойлголт муутай болчихжээ. Ингэснээр өнөө ойд төрсэн сарамгчин мэт ийм цаг үе ирж байгаа юм биш үү гэж халагдлан бодоход хүргээд байгаа юм л да. Тэгээд сая яг өөрөө хэлснийг хэлэхэд
хүн бол зөвхөн өөрийнхөө энэ амьдарч байгаа энэ цаг үеийг хамгийн хөгжингүй, хамгийн орчин үеийн, хамгийн шилдэг сайхан бүхнийг хэрэгжилж яадаг ийм цаг үе гэж бодоод өнгөрсөн нөгөө үеийнхнийг болохоор л харамхуу бүдүүлэх тэдний хэрэгжилж исэн юмчтэй, тэдний өмсөж зүүж исэн юмчтэй, тэдний идэж ууж исэн юмчтэй хачим бүдүүн бараг юм байсан гэж бодох гээд байдаг байхгүй юу. Гэтэл чинь өнөө үед өнөх гайхамшиг тэр үеийн гайхамшигтай тийм сайхан өндөр түвшинд хүрсэн, тийм сайхан хийж байсан юмыг хийж чадхаа байцсан. Орхигдож мартагдсан тийм үе бас байгаа байхгүй. Жишээ нь одоо гайхамшигтай торгод урдан, гайхамшигтай алт мөнгөн эдлэл хэрэглэл, гайхамшигтай энэ чулуун эдгээр өнөөдөр бид нар зарим нь хийж чадхаа байцсан байна шүү дээ. Тэгээ ийм үе байдаг. Хуураас үе хэрэгдэг байсан. Тийм, хуураас үе тэр гайхамшигтай одоо хатсан борц байна. Мах хэрэгсэл гайхамшигтай энэ гадаадын эрдэмтэд гайхаж бичсэн байдаг тийм ээ. Жижигхэн юм гаргаж ирээд чимхийг хийгээд л усанд найруулаад уухад ерөөсөө сэргээл басаад ирдэг. Энэ одоо юу юм бэ? Витамин гэдэг юмнаас чинь дутуугүй юм байсан байхгүй тий? Амин дэм гэдэг юм чинь тэр байхгүй юу тий? Одоо харин би тэр яриад байгаа энэ юу вэ шүү дээ. Одоо энэ ингээд энэ логийн газар орж ирсэн зарим хүмүүс тэгээд энэ нөгөө сошиал дээр тавигдсан эдний сурчлагын юм доор ингээд зарим комментийг харахад гүн чинь хятад загвар юм хийсэн хятад ресторан л шүү дээ гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бид нар чинь өөрсдийнхөө юмнаас тэгж алсарсан байна шүү дээ тий. Энэ бид ийм юм хэрглэж ийсэн, ийм хот бүтээн байгуулж ийсэн, ийм мөнгөн модны доороос ингээд ариг дарсаа уугаад явж ийсэн ард түмэн гэдгийг чинь энэ залуучууд яг нэг мэдрүүлэх үүднээс энийг бүтээн босгоцсон баг. Тэгэхээр энд бол одоо би ингээд сүүлийн үед харж байхад бол ялангуяа гадныхаа хэрж байна. За гадныхан ч бол мэдээж хэрэг монголчуудаас илүү бидний төв соёлыг уншаад мэдээд байна гэж бас ховор шүү дээ тий. Тэгээ энд орж ирэхэд бол нөгөө нүүдэлчгээд ийсэн зөвхөн энэ тал хэрэг хэдэн 5 хушуу малаа адуулаад аж төрдөг хүмүүс чинь ийм юм бүтээн босгож исэн юм байна штэ гэдгийг бид ийм зүйл олон болоосоо гэж боддог байхгүй тийм. Одоо энэ бидний ард байж байгаа мөнгөн мод байна. За энийг мэдээж хэрэг Франц хүн ах トゥ 2 бүшээ барьсан. Гэтэл энэний ард энэ мөнгөн мод бол манай хар хорны гол чимэглэл дуу алдуулсан нөрбрөк энтрийн одоо бүр шүтэж биширж унсан эдтэй энэ карпины энтерч. Тэгэхээр энэ техникийн ололт, тэр технологийн ололт, тэр уламжлал мэдлэг ухаан бол яг хар хоринд төвлөгдөж тий. 90 м цоврог байшин барих мэдлэг ухаан л бидэнд байсан байна шүү дээ. Тэгэхээр зэн зэрэг ер нь хүн төрөлхтний соёлын хэрэглээ бол нийтлэг юм аа. Нийтлэг байдیں۔ Түүнээс биш яг өөрөө чи сая хэлжсэн зарим хүн орж ирээд энэ хятад байсан байж тээ. Хятадын юм байж тээ гэд ингэж үзэхүүл бол энэ мэдлэг ойлголтгүй их нэмгэнэ л шинж. Тэгж л харагдав. Тий. Бид нар хүн төрөлхтний бий болгосон үүтгэн бүтээсэн шилдэг сонгодог гайхамшигтай бүх юмыг хэрэглэхгүй яах юм бэ? Тий. Бид зөвхөн монголчууд гэлтгүй дэлхийгээрээ хэрэглээд явж шít. Тэрний нэг нь бол энэ байшин барилга, энэ сүм хийд, энэ барилга юм байна. За тэгээд цаашлбал бид нар Европын гайхамшигтай олон ололтуудыг хэрэглээл явж шít. Өдөр тутмынхаа амьдрал байнга хэрэглэдэг. Гагцгүй бид нар мэддэг, ойлгодог байх хэрэгтэй. Энэ яст мэлхий гэдэг чинь зүгээр нэг бодоод хийцсэн юм биш шүү дээ. Энд чинь орон дахны урлагийн гайхамшигт бүтээл. Гүн ухааны бэлэг хийжсэн тийм. Гүн ухааны бэлэг. Хятад үн чи хийжсэн хятад газар ч ийм цөөнгүй. Монгол хүн ч хэрэгжилж исэн юм байна. Монгол газар ч байдаг тийм. Яст мэлхий бол уртнаас маш бат бүхийн бэлэгдэл. Тийм учраас энэ мэлхийн нуруунд дээр бид нар мөнхийн гэгдсэн бичиг үсгээрээ бичсэн гайхамшигт түүхээ бичиж үлдээж хийсэн. Тийм юм байгаа байхгүй юу. За ингээл энэ байшин барилга, сүм хийд, орд харш, самхаг суврагыг одоо хятадынх юм байна штэ. Хятадынхтай яасан адилхан юм гэж тэгж үзэж болохгүй. Нэг уламжлалаасаа л хүн дээр одоо ингээд энэ юу дотор чинь дан торгонууд байгаа ш. Торго. Тэгэхээр тэр энэ өрбрүү карпины заа тэгээд тэр тухайн үед манай хар хоринд энэ тэр ирж ирсэн хүмүүс үлдээсэн. Ямар тансаг юм эргэлж ирсэн юм бэ гэж те. Тэр барилгын дээр нуул алт.
Тий. За хэрэгэл бүх дотор юу нэ дан тоорго. Яагаад энэ шал энэ хөх сэнхэр ногоон өнгөтэй байсан. Энд чинь бол яг л тийм бүр палантцсан тийм шилтэй байсан гэж хэлсэн байдаг шүү дээ. За зүгээр би нэг харьцуулаад зэрэгцүүлээд гэдэг юм уу жишээ татъя л да. Өнөөдөр манайд энэ араб перс зүгийн хивс маш их орж зарагдаж тийм ээ. Монголчууд их худалдан авч гэрээ чимж хойж явах шиг байна л да. Энэ чинь өнөөдрийн юм биш шүү дээ. Араб перс зүгийн энэ хивс гэдэг бол энэ гайхамшигтай сонгодог төвшөндөө бол айл эрт 1000 жилийн өмнө 2000 жилийн өмнө хүрчихсэн. Тэр чинь монголчууд Монголын язгууртнууд хаад ноёд ордондоо хэрглэж исэн байхгүй. Тэр үеийн юм байгаа байхгүй юу. Тийм учраас өөрөөр хэлбэл юм төгс төгөлдөр гэдэг юм уу туйлдаа хурц хөгжинэ гэдэг чинь зөвхөн өнөөдрийн юм биш. Тэр 1000 жилийн өмнө ч хүрчихсэн байсан. Маш олон юмыг бидний өвөг дээдс язгууртнууд хэрглэж байсан. Төгс сонгодог одоо бид нар сонгодог гэж нэрлэл болдог байна. Тэрэн шиг тийм юм байгаа. Тэрэн шиг энэ хот байгуулалт, орд харшийн байгуулалт, сүм хийдийн байгуулалт тэр гэдэг чинь бас тэр үед л байсан байгаа юм л та. Жишээ нь Өгөөдөө хааны 64 багант тэр ордон харший чинь зүгээр нэг хат чулуугаар босгоцсон юм биш шүү дээ. Ийм гайхамшигтай тоосго юмар босгоод тэр дээвэр хаалга цонхын бол гайхамшигтай нөгөө ногоон цэнхэр улаан өнгийн палант тийм ээ чийдсэн гэж ярьдаг. Тэрээр ингээд тийм дээврээр хийгээд ингээр чинь тэр үеийн түүхэндээ байгаа юм л да. Хүмүүс тэр ордныг үзээд тэр нүд гэлвсэн гайхамшигтай агуу сайхан өнгө булаасан тийм сайхан зүйлийг дараад шагшин биширч байлаа. Баян тансаг гэж. Түүнээс биш өнөөдөр манай Богтааны музей хэдэн 100 дараа ингээд хуучраад тий бодог нь хавхраад паалн байхгүй болоод ингэсэн харагдчихээн л да. Бид нар энийг сэргэн босгоно гэж сэргэн босголт зарим талаас нь явагдаж ил байна. Тэр хуучирсан юмыг хараад хуучны юм чи юм байсан юм байлгүй гэж бодож болохгүй байхгүй юу. Тэр үед шинэ юм шинээр баригдаад ашиглалтанд ороод гэдэг юм уу. Шууд хэлвэл гайхамшигтай юм байсан байхгүй. Тэгээд тэр Кеданы уран барилгын загвар ур хийц. Мэдээж өмнө зүгийн хятадын Нангиадын уран барилгач тийм загварч тэнд орсон байгаа. Тэрний нэг нь бол кеданчууд бол нөгөө суурга босгохоор гайхамшигтай байсан. Нэг ч төмөр хадаас орлоггүй цул углуургаар цэвэр тоосгоор босгосон 9 давхар 7 давхар гайхамшигтай соврах самхгууд өнөөдөр ч гэсэн мянганы туулаад маш одоо түүхийн олон үед давтагдчихсэн маш хүчтэй газар хөдлөлтийг тэсээд даваад гараад ирчихсэн тийм юмнууд байж шít. Хөх хотын цагаан сувраг гэдэг гайхамшигтай. Түрүүн миний хэлсэн Лоян хотын тэр цагаан сувраг суврагууд бас гайхамшигтай. Тэрийг дуурайлгаж яг тэрийгээр хийсэн манай хар оромд байж исэн. Зүгээр харамсалтай нь бол байгалийн гамшигаар юм уу аяндаа сүйдээгүй хүний гараар сүйтгэж байхгүй болгосон. Зориудаар байхгүй болгосон. Зориудаар сүйтгэсэн шүү дээ. Хамгийн сүүлчийн одоо том устгалт бол 1410 онд тийм. Одоо Мин улсын их зэрэг орж ирж. Тийм. Мин улсын их зэрэг орж босоохан амьд хөнбөө үлдээ гэсэн. Ийм юм байна. Тэгэхээр одоо яг тэр энэ бүтээн байгуулалт одоо бидний харж байгаа тэр загвар дээр ингээд ярихад 1946 онд шинэ Улаанбаатар хотыг байгуулахад төв талбайгаас эхэлсэн шүү дээ тийм. Тэгэхэд тэнд чинь дандаа Европ зугаар Ором Грек-Ромын загварыг авч ирсэн багш багт барилгууд тийм. Засгийн газрын ордон дараам дуур тэгээд элдв очир кино театр одоо хөрөнгийн бирж тийм. Тэд дандаа өрний соёл авчирсан багш. Тэгээд тэнд чи бас нэг сонин үзэгдэлтэй. Нөгөө энэ уламжлалаас олдуулах тэр нөгөө европчих тэгсэн мөртөө дандаа багт барилга байгаа шүү дээ. 64 тэр багны үзэл санаа бол нөгөө 64-т багны нөгөө төрийн анхны их том нийслэлийн тэр юу суур санаа нь яваад энэ дэр чинь Чойблсингийн хөөрөгтэй оролцсон гэдэг байхгүй юу? Төв талбайгаас байгуул. Тэгээд тэр чинь загвар нь монгол гэрийн хэлбэрт. Нөгөө баг тойроо их тойроо хоёр чинь. Голомт нь скватрын хөшөө байж байна. Тийм. Хоймор засгийн газрын ордон. Тэгэхээр чин бидний тэр хот байгуулалтын гүн ухааны үзэл санаа
бас л өмнөхөөсөө аваад хэдийгээр Европч ичсэн байсан ч гэсэн тий сэтгэлгээ бас байчлаач. Тэгвэл өнөөдөр ингээд үзэхэр чинь залуучууд ч яг нэг өндөр шилэн байшин энэ зүйлээ ингээд дандаа өөрсдийнхөө гэж ойлгоод шүү дээ. Бид энэ чинь бидний шарийн юм байгаа шүү. Энд ер нь Монгол загвар уламжлалтай орчин үеийн хамгийн сүүлд баригдаж байгаа. За 2000 оноос хойш ярил л та. Ямар байшин гэж бодож чинь ер нь Монгол загвартай шинэ 2025 давхар ямар байшин байна. Миний боддоор үс байхгүй. Дан одоо Европ бүрний эсвэл дандаа холбоор. Гэтэл 13 дугаар зуур монголчууд ингээд энэ хар хорин хотыг зохицлоо. Тэр бүх соёлын ололтуудыг нэг дор авчирсан. Монгол сүм байгаа. Тийм ээ. Монгол эрдэнэ дотор байж байгаа. Мусульманы сүм хэд байж байгаа одоо бүр 4 үетэйгээ тий. За тэгээд христийн сүмнүүд болж. Тэгэхээр чин бид нөгөө дэлхийн нийслэл гэдэг чинь утгыг тэнд харуулсан. Юм байна шүү дээ. Тэгээ харамсалтай нь бол бид нар одоо юу хар хорны мөхөл рүү орж ирж байна. За 1410 он гэхэд одоо үндсэндээ 200 гаруй жил оршин тогтноод тэр хар хорин маань бол орхигдлоо шүү дээ. Одоо Юан гүрний сүсээ дараагаар. Тэгэхээр энэ үйл явц ингээд түүх талаасаа хэрхэн болцсон бэ гэдгийг бас алуустаа ойлаа хэлж ирвэл сонирн баг. Хар хорны өөр хизээнээс хоцрогдов те. Яагаад одоо 2 дугаард үзэгдэх болов 3 дугаарт нь яагаад хар хорин түүхээс алга болчихоо. Бас их сонин бас их чухал сэтгүүлтэй энийг тойрч зайлшгүй ярьдаг. Мэддэг байх хэрэгтэй юм аа, судалдаг байх хэрэгтэй юм аа. Тий. Ер нь түүхийн голдрол гэдэг бол тий түүхийн урсгал гэдэг бол ерөөсө түүхийн зам юм. Аяндаа урсаал түүх бичигдээл явдаг. Хүн төрлөخت нь өөрөөр хэлбэл түүхээ бий болол алга болол бий болол алга болол. Түүхэнд бол хоёр дахь хувилбар уг нь тэгвэл их байж дээ гэдэг ойлголт бол бас тийм яриа явагддаг. Хэрвээ гэдэг. Тийм. Гэтэл бол энэ бодит байдал дээр бол ерөөсө жамаар л явж байгаа. Урсгал голдрол юм л да тийм. Сонин зүгээр судлаад хэрвээ тэгсэн бол тех байжээ, ингэсэн бол ингэх байжээ гэж дүгндэг, таамагладаг тийм хувилбар дэвшүүлдэг юм байж болно. Тэр бол бид нар яг түүхийн философи гэж яриад байдаг шүү дээ. Тэгж ярьдаг. Ингээрээ бол тийм манай 13 дугаар зууны үеийн их нийслэлийн маань түүх бол бас гонигт төв заяа эдэлж бас өөрчлөгдөөд ингэ явчихсан л да тийм түүхэн үйл явцыг бинд мэднэ. Мөн хааныг насварсны дараа Ховлын хаан ширээг үндсэнтэй булааж аваад өөрийгөө хаан өргөмжлөөд хүний нутагт хаан болсон шүү дээ. Ингэснээр бол их гүрний түүх өөрчлөгдөөд өөрөөр бичигдээд явчихлаа гэж үзэж болох юм. Ер нь Ховлын үйлдэлтэй холбоотой байна тийм. Ховлын ч одоо 1215 онд төрсөн хүн байгаа шүү дээ. Яг урд Алтан улсыг эзэлж яхад. Тэгээд тэнд нөгөө ягаад Ховлыг хятад хүмүүжлэлтэй болцсон гэдээ бас хүмүүс яриад хоёр бас хуваагдсан яваад байдаг шүү дээ тийм. Тэгэхээр нөгөө оногдсон газар нутагт очсон хүн шүү дээ. Тэр хэбэ юу лээ? Хэбэ баха. Тийм. Доогдсон хуваагдсан төмдүүд. Шанши энэ нутгалдаа энэ өвөр өөрийнх нь нутаг тийм. Ер нь Монголын газар нутаг дээр л Чингис хаан энэ дэлхийн өргөн уудам солихтой өгсөн. Тийм. Чингис хаан насныхаа сүүлрүүл 4 хөвгүүдтэй хуваачгсан. Бид нар маш сайн мэднэ шүү дээ. Алтан ордны улсаа сүүл байгуулагдсан зөчийн удмынхаа авлаа. За араб Перс дахинд нь болохоор одоо хулаагу тийм ээ. Мөнхийнхэнд өглөө. За тэгээд энэ төв нутаг өгөөдөө хаандаа байжгаад тий. Тэгээд толоод хэлж яадаг. Болгон хөө толоодой болохоор голомтоо сахих гэдэг манай уламжлалаараа төв нутаг тэгээд одоо өмнө зүгийнхийг өгсөн. Тэгээд тус нь өгсөн. Тэгээд тийм учраас Ховлын хаан бол багаасаа хятад газар сууж хятад сэхэтэн ноёд төшмтийн хүрээлэлд номын ёс төрийг засах хятад ёс суурин соёлын иргэншилд одоо хүмүүжсэн тийм юм.
үндсэндээ за 1220 оноос 1410 он гэхдээ одоо 210 жил Тий. оршин тогтносон хот байгаа тийм. Ер нь бол яг энэ газрын хөрсөн дээрээ байсан хот нь. Тэгэхээр энэ бол тэгээд монголчуудын хамгийн одоо сонгодог төр улс байгуулсан дэлхийн эзэнт гүрэн болчихсон. За тэгээд түүний нийслэлийг байгуулсны жишээ болоод үлдсэн. Эргээд нөгөө бидний нөгөө нүүдлийн байсан байгаа байхгүй гэдэгтэйгээ энэ хувь тавилантай адилхан тийм. Хар хорин хөндөд очоод юу байна нөгөө гайхсан эрдэмтдийн яриа байдаг шүү дээ. Тэр их хүчнээс Майскийг хүртэл ингээд нөгөө орчин цагийн Монгол номонд бичсэн байдаг шүү. Тэр нөгөө эзэнт гүрэн байгуулж ирсэн улс хайчва. Тэр нийслэл би орхны хөндөд дээрээ зогсож байна. Яг үнэ. Энд бүртгэгч юм алга. Үнэн. Гэт шүү дээ. Асууж идэг шүү дээ. Их сонир л доо тий. Төв хүчлэгт энэ дэлхийн эзэнт гүрний их нийслэл байсан тэр гайхамшигтай хот газрын өрснөөс арчигтаад алга болчихсон. Тий. Ерөөсө тэнд одоо бараг давхар тоос үлдэх. Юу ч байхгүй. Энэ их сонир. Тэгээд ер нь монголчууд хүн төрөлхтөн ер нь мартагдсан байна. Өөрөөс байхгүй. Гэтэл түүх бүжлэг дотор байгаад исэн байхгүй юу? Юанши судар Юан улсын судар эсвэл одоо Плано Карпини, Вильгельм Рубрукийн бичсэн 1246 онд ирж их хаанд бараалах. Хүн төрөлхтөд тархинд байгаад идэг. Тэнд байгаад исэн. Бодит газар дээр бол тий. За ингээд 200-300 жилийн дараа хайж эхэлсэн бас байдаг байхгүй юу? Тий. Ялангуяа 1700 оны дундуур 1700-аад оны сүүлээр Манччин улсын үед Манжин хааны дэргэд шадарлан сууж байсан өрн зүгийн Европ зүгийн Христосын шашны одоо ламнар төлөөлөгчд тэр байтугай Манжин хааны дэргэд Европ, Итали, Францын зөвлөх төвшмдүүд ажиллаж исэн байдаг. Цэргийн зөвлөх, иргэний зөвлөх. Тэгээд тэд нар чинь маш их зүйлийг зөвлөж, ярьж, хөөрч байсан байдаг. Тухайлбал Манжин Инх амглан хааны дэргэд байсан Францын төлөөлөгч зөвлөх галдан бошигтой хийсэн их дайны үйл явцыг төвдөө байнга мэдээлж Францын сонин хэвлэлүүдээр тэр их дайны явцын тухай гарч ирсэн. Тэгээ сүүлд нь галдан бошигтыг энэ нөгөө 100 модны зан тэрэлжийн дэргэд 1296 онд маш том дайн тултаан хийгээд дарлаа шүү дээ. Тэгээд тэрний дараа галдан бошигт сэхэхгүй байсаар байгаад удалгүй алтайд очиод нас урсан. Тэр тухай эмгэнэлт мэдээ Францын сонинд гарч ирсэн байдаг. Тэгэхээр зэрэг маш том олон улсын үйл явдал болж исэн гэдг нь эндээс харагдаж байгаа юм л та тийм. Ер нь Монголын одоо тэр хүчирхэг байдал бол хэдийгээр манжин иргэшэл орсон ч гэсэн Монгол гэдэг сонирхлоор байгаа л гэсэн шүү дээ ертөнцийн. Тэгээд тэр 1700-аад оны 2 дугаар хагасаас өнөө дэлхийн эзэнт улсын их нийслэл гэсэн бараг зүүд зэрэглээ мэт сонсогддог. Манан бодонд түүхийн манан бодонд үлдчихсэн их хотын хаана байсан юм бэ? Их хотын туур нь хаана байсан? Хайж эхэлсэн баг. Хар орон хаа байна. Өнөө Европын элч төлөөлөгчд тэг хайгаад нөгөө түүх бичлэгээс гаргаж уншаад энэ ч одоо хаана байсан юм бэ гэдээ хайгаад идэг. Тэгээд 1800-аад оны ихээр судлаачид маягийн археологчд гэх юм уу тэг явж эхэлсэн байдаг байхгүй юу? Нөгөө Радлов тэг Ядринцев. За тэгээд нэлээд наашлаад ирэхээр хин хэд хэдэн эрдэмтэд тэгээд судалж үзэж гаргаж ирж исэн байдаг л да. За тэгээд жишээ нь Постнеев Монголын нууц товчоонд бас Монголын нууц товчоо судлалд бас нэр нь орсч мөнхөрсөн мундаг эрдэмтэн тийм ээ. 1883 онд Эрдэнэ зууг үзэж судалж байсан байна. Тэгтээ хар хоримыг бас хайж хар хоримч одоо аль хэвд байсан бэ гэж ингэж явж исэн байх ч. За ингээд цаашаа явсаар байгаад Радлов 1891 онд бас хайсан байна. Ингээд 1930-аад оны үе болоод ирэхээр бас Эрдэнэтэд явсан судалсаар байгаад Киселёв
Киселёв 1933 онд анхны хоодоо ирж судалсан. Дараа нь 1948-49 онд манай хөдөөгийн бэрлээ анхны Монголын археологч манай Ахмад Түүх энэ хоёр хамтарч бас эрдэнэ зүйн судалгаа хийсэн байдаг. Тэгээд ер нь багцаалсан баг. Ер нь энэ хавьд байсан юм шүү гэдэг. Газрын хөрсөн дээр ил харагдах юм байхгүй. Юу ч байхгүй харин тий. Тэгэл ингээл гаргаж ирэл ингээл энэ судалгаа явсаар байгаад манай өнөөдрийн үед хурж ирлээ л дээ. За өнөөдөр бол ингээд 90-ад оноос хойш Монгол Германы археологчид за олон улсын археологчид судлаад олон жилийн дүн гаргаж ирж байна. Манай археологч Эрдэнэт доктор тийм ээ. Эднэр бол нэлийн өрдөнтэй явагдаж байна тий. Ингээ гарч ирсэн байхгүй юу. Түүнээс биш түүхийн ман донд үлдчихдэг, алга болчдөг ийм юм байд юм байна. За энэтэй холбогдуулаад би зүгээр бас нэг зүйл сонирхуулж хэлэхэд манай их эзэн Чингис хааны булш бунхан хаана байна вэ гэл одоо маш идэвхтэй хайц сурж явж байгаа шүү дээ. Алдахгүй. Тий. Түүх мөчлөг дотор бол үлдсэн тийм ээ. Тариханд бол тэгээд хэдэн зуун жил мартагдсан. Өнөө байд юм уу? Тэгээд 90 оноос хойш бид нар энийг идэвхтэй хайж эхэллээ шүү дээ. Америкийн эрдэмтдтэй хамт, Япончуудтай хамт 3 гол төслийнхэн дэлхийгээр хайж. Манай Бадан Алтан доктор. Би яг энэ дээр чинь ингээ бодож байгаа. За бид тэр хар хорин болвол ингээд дэлхийн нийслэл монголчуудын одоо 201 давнан иргэшээсэн үед одоо дэлхийн жихнээ түүхэнд үлдсэн энэ хот алга болсон. Тэгээд одоо чиний хэлснээр бол үндсэндээ хаана байна гэдэг дахиад 100 гаруй жил ирсэн биш. Тэгсэн. 100 гаруй жил те. Нөгөө дэлхийн нийслэлд алга болдох мартсан. За мэдээж тэгээд бид олсон 100 гаруй жилийн дараа олж ийн гэж шүү дээ. Тарихнаас одоо тэгээ бодит болгож байна. Тэгээд чи ярианыхынд хэлжсэн одоо монголчууд хар хорин хотынхоо сэргээ хийгч те. Харин дэртэ тэргүй орхны хөндий гэдэг бол Монгол нутгийн хүн оршин амьдрах хамгийн таатай газар орны нэг байжээ. Одоо бүр хүн төрлөختний анхны чулуун зэвсгээс ахуулаад эдгөө өртлөхийн таатай орон зай байж. Тийм ээ. Ямар орон зай, ямар эрчим хүч, ямар сонирхол бол тэр улс 100-аас 100 дандаа тэнд татж идэг юм бас бүүмэд одоо ахаад би татагдаж штэ тийшээ. Одоо шинэ хар хорин хот байгуулна гэдэг те. Дахиад одоо дэлхийн нийтэд улс ороо таниулна гэд энэ ажил явж байна. Дээр нь одоо Улаанбаатар хотод энэ хар хорин гэдэг энэ бас юу байгуулагдсан байгаа үстэй. Энд хоол идэн. Тэгэхдээ хар хорин хотод 800 жилийн өмнөх түүхээ дурсан санаж сууж ин юм ярин үстэй те. Тэгэхээр чин түүх ер нь хэзээ ч мартдаг юм байна. Аль ямар ч үйл явдлыг газар дээр байсан байгаад байхгүй болгоцсон юмыг нэхэд гаргаад ирдэг юм байна. Тэгээд эргээд нөгөө хүмүүсийнхээ оюун ухаанд суулгаад өгд юм байна. Тэгээд тэр эргээд оюун ухаанаас гараад дахиад бодит юм болгож эхэлдэг юм байна. Энэ чинь бол нөгөө түүхээ санагалзж байгаа, түүхээсээ сургамж авж байгаа. Тэгээд түүхээр бахархаж байгаа л одоо үйл хэрэг гэж бодож байна да, тийм ээ. Тэгээ энэ чинь одоо эх оронч үзэл мөн биз дээ. Тий, манай залуучууд бол үнэхээр сайхан бүтээн байгуулалт хийсэн байна. Би энд орж ирээд бол үнэхээр багтаж, дуалтахаар нөгөө бахархаж. Тий. Карпины Урбрук 2 ирээд тар хорин дээр дэгшил юм болж байна. Тэр үед ирсэн гадаадын тэр жуулчид хаад ноёд язгууртнууд бас дуалтж л байсан баг. Ямар гайхамшигтай ор тарш цамхаг сувраг сүм хийд юм бэ гэж дуалтж ирсэн байна. Тэгээд дээр нь одоо монголчуудын хоолны соёл байна. Тий. За дээр нь одоо тэр барилгын соёл байна те. Дуу хуур байна. Энд чинь бас ингээд дуу хуур тэр юу гэж язгуур зүйл бүгд явж байгаа шүү дээ. Тэгэхээр язгуураасаа бид ер нь холдох хэрэггүй юм байна. Язгуураа олж явъя. Өөрийгөө медиа гэсэн энэ үзэл санаа энэ үзэл бол энэ бас манай залуучуудад ингээд байгаад байна. Тэрний нэг илэрлэл нь бол одоо бид тэр яриад сууж байгаа. Энэ орчин бол бодож штэ. Ер нь тий олон улс орон нийслэлээ шилжүүлж өөр газар шинээр барьж зогслоодог ийм практик байна л да. Ялангуяа нэлийн хөгжингүй болсон, нэлийн эдийн засаг санхүүгөөд боломжтой бэртэй болсон үедээ тодорхой бодит шалтгаанаар тий манайх ч гэсэн бас тэгж ийн гэж бодож байна. Улаанбаатарын хүн ам маш их өсөж байна. Энэ дөрвөн уулын дундх жижигхэн талбайд бол маш их хүн богинорч байна.
Яг үнэ. Цаашлбал байгаль экологийн асуудал тийм энэ агаарын бохирдол энэ төгжирлэг. Тэгээд манайх өнөөдөр боломжтой болж байгаа юм болов эсвэл одоо түүхийн маань ухамсар сэргэж идэвхжиж байгаа юм болов нийслэлээ шилжүүлээ гэдэг. Зүгээр нэг зарим улс бол зүгээр өөр эзгүй тал руу шилжүүлдэг. Зарим улс бол түүхээ хараад хуучны сэргийдэг. Бид нар хоёр дахь орн буюу одоо өнгөрсөн түүхийнхаа тэр агуу их хотыг сэргээх маягаар тийшээ шилжүүлж ин гэж бодож байна. Түүх бол яг ухамсар шүү дээ ер нь. Тэ? Одоо зүгээр нэг бодит болоод явсан кино үзэж байгаа юм шиг үйл явдал ерөөс биш байхгүй. Тийм. Ухамсарт байдаг. Тэр сэргэж идэг. Гарч ирж идэг тийм үйл явдал. Яг одоо тэгээ чиний хэлснээр бол энэ манай энэ Улаанбаатар байгаа энэ алтан дэвшээ хөндий бол улс төрийн төрийн түүх их багтаа газар шүү дээ ер нь уламжлалаар. За яг энэ нөгөө хаана өргөө байна те. Тэр бол яг тэр чинь хаан биш шүү дээ. Төрийн нийслэл байгаагүй. Монгол төрийн нийслэл хаана байсан? Хар хоринд л байсан. Тэгэхээр хэзээ нэгээс битэрийн үед ч одоо би одоо бодож өрөж байгаа шүү дээ. Монголын төрийн нийслэл бол буцаад тэр лүгэ шилж ирээ. Тэрийг одоо бид сайхан үзээд тендос те бандах тагш юм хүртэл суух юмсаа гэж бодож шүү дээ. Энэ Улаанбаатар бол сайхан эдийн засгийн нийслэл те. Монголын одоо соёл, урлаг, эдийн засаг юуны төв байгаад төрийнх нь нийслэл уламжлалт хар хорин нэрээрээ. Монгол улсын нийслэл хар хорин хот гэдгээрээ. Ер нь бол түүх ингээл эргэж явж идэг шээ. Дандаа нэг хിവэрэ байгаад байхгүй. Тэгээ энэ л бол явна байх гэж бодож байна те. Монголын төрийн дор их нийслэл хар хорин хот. Энэ хүн болгоны одоо сэтгэл дургасан хот те. Одоо Гүмжавын хэлдгээр бол нөгөө санаанд дургасан. Нөгөө улс гэдэг шиг одоо сайхан эргээд сэргэх байх. Тэгээ монголчууд бас энэ залуучууд энэ үйл хэрэгт бүгдээрээ сайхан сэтгэл зүрх гар бие оролцох байх гэж бодож байгаа. Тэгээ зөвхөн түүхч нар бид судлаач нар энэ хар хорин багт байгуулагдана гэдэг баярлаад байгаа юм биш үү? Ер нь бол ингээд улсаараа ингэж манай тэр үндэсний ухамсар, үндэсний үзэл, эх оронч үзэл санаа асар их сэрэх болов гэж бодоод байгаа байхгүй юу? Тэр чи хар хорин хот дээр байгуулахгүй гэдэг байгаа шүү дээ тий. Өөр газар хар хорин гэдэг нэрээр. Тэгэхээр одоо тун удахгүй бас юм сайхан үйл явдал тохиох байхаа. Тэгээ энийг бас угтаж харсан юм шиг манай залуучууд Улаанбаатар нийслэл одоо энэ зүйлийг хийгээд те бүтээж яваад нь бас их баяр хүргийа гэж бас боддгийг. Энэ цайны ресторан гэдэг юм уу те. Энэ ресторанд үнэхээр сайхан газар болсон байна л да. Хүн зөвхөн орж ирээд хоол идээд гардаг газар бол нэг хэрэг тий. Эндээс чинь бол бүхэл бүтэн цогц ойлголт түүхийн мэдлэг аваад гарах ийм сайхан газар хийсэн байна л да. Таны мэдэх хүн одоо зоогоо болчиход байгаа байхгүй. Энэ бол би миний олзуурах чинь. Тэгээ гадаад улс орнуудад ийм газар байдаг. Тийм зөндөө байдаг. Тэглээгээд бид нар тэднийг дуурайцсан байна гэж ингэж болохгүй шүү тий. Энэ бол ерөөсөө өөр юм ба. Орж ирэнгүү тардаа манай монголчуудын хяад боржин ясны сүлд цагаан шонхор тий. Манай хоёр хар цагаан хоёр сүлд ингээ байж гин. Тэгээд энэ байрлал байгууламж хар хором энэ мөнгөн мод энэ бол гайхамшигт. Энэ бол дэлхийд хосгүй бүтээн байгуулалт. Тэгэхээр энэ бол ингээд монголчуудын залуучуудын тарих зүрхэнд байгаад байна гэсэн үг оршоол байна. Огт байхгүй бид нар ярьлаа ч тий. Тэглээ. 100 гаруй жил хайгаад гараад ирсэн. Занаанд ургасан хотор хотоо ахаад бодиттой болгож шүү дээ. Тэгээ энэний тал одоо энэ нөгөө ач холбогдол нэг байна тий. Тэгээд одоо энийг л одоо бид нар бас залуучуудад хэлж хоо гидсэн хоолоор тижээхээс гадна оюун ухаанаа түүхээр тижээгэрэ гэж одоо 90-ад оны илмээр яваа. Тийм 90-ад оны ихээр нийгэм солигдоод цаг өөрчлөгдөжсэн үед би нэг жуулчны орчуулагчаас сонсоод бас гайхаж тэгээд одоо хэвлэлд биччихсэн юм л да. Манайхан чинь нөгөө сүлжээгээр та Монголд аялаад ийм газар аваад энд хар хоринд ирүүл 13 дугаар зууны үеийн дэлхийн эзэнт гүрний их нийслэлийг үзнэ. Тийм боломжтой гэж биччихсэн юм байшиг. Жуулчин татах маягаар. Тэгээд нөгөө Японы жуулчд ирээд нэг өвгөн тэгжсэн гэж байгаа. Ёстой нөгөө эзгүй хаасан газар юу ч байхгүй юм үзэж та нар ийм юм үзүүлэх гэж энэ олон газар сэгсчүүлж намайг ингэж авчрах гэж өөлж исэн гэж ярьдаг. Тэгэхэд нөгөө засмал зам тавигдаагүй. Тийш явхад ямар аймаар байлаа. 430 км.
Ганцхан энэ мэлхий байсан шүү дээ. Тий. Энд би нөгөө оюутан цаг байхад археологийн дадлага хийхдээ миний яг энэ мэлхий өмнө авах зураг. Энэ мэлхий л тойрож. Хажууд нь Эрдэнэзул байгаа. Тий. Одоо тэгэхээр зэрэг хар хорон хотыг сэргээн босгочих юм бол бид нэр үзүүлэх юм та тий. Тэгээ дээр нь бол би ингэж боддتي бас тэрийгэ хэлээдгий. Ховлын хаан хятад газарт байгуулсан Дайдуу хаан балгасын одоо брэнд гэдэг юм уу төлөөлөх чанартай олон хэд хэдэн барилга байгууламж байна л да. Тэднээс зарим нь дуурайлгаад тэ манайх одоо энэ мөнгөн модыг тэнд барьж байна, байршуулж байна, дэлхийн хөшөөг барьж байна. Тэрэн шиг Ховлын хааны ордныг эсвэл одоо 1320-ад оны үед бас хаадын зарилгаар байгуулсан дэлхийн одоо цорын ганц хэвтэй бурхныг тойруулсан сүм тэрийг барьж байгуулах боломжтой юм байна. Эсвэл Ховлын хааны гүнжийн сүм гэж байгаа. Ховлын хааны гүнжийн сүмд байгаа Ховлын хааны охинтой холбоотой тэр түүх дурсгалууд эсвэл одоо тэр Дайдуу хаан балгаст байгаа хонхот тасар хэнгэрэх тасар гэдэг хоёр том цамхаг сувраг баг. Тэр нь болоо хонхот тасар гэдэг нь нөгөө цагийг мэдүүлдэг. Тэгээд 2 цаг тутамд одоо дуургаж тэр бүх хотынд сонсгодог. За хэнгэрэх тасар гэхээр нь одоо ямар нэгэн онцгой том үйл явдал дайн байлдан харийнхан довтлон орж ирэхэд дуургаж тэр хэнгэрэх цанг зохиж одоо төгшөрийн дохио зарладаг ийм асар цамхаг байх жишээтэй. Ийм төлөөлөх чанартай хэд хэдэн байшин барилгыг хар хоромд сэргээн босгож байгуулах боломжтой юм байна. Тэгвэл одоо гадны зочид төлөөлөгч ирчээд сэтгэл дундуур уйлж унжаад та нар одоо ийм газар авчирч гэжтэй гэж хэлэхгүй байх гэж бодож байна. Хар хором хотын тэр үеийн хотод ч гэсэн байсан зүйлүүд. Тэр хэд хэдэн сувраг, сүм хийд, тийм ээ? Цамхаг хааны ордон бүгд байсан. Тэднийг сэргээн босгох байх л та гэж бодож байна, тийм. Одоо тэгээд одоо бидний бодтойгоор байсан дараа нь оюун санаанд ухамсарт үлдсэн. Тэгээд эргээд ухамсараасаа гаргаж ирээд одоо бодит байдал болгох гэж байгаа монголчуудын мөрөөдөл сайхан биелэх байхаа гэж бодож байна. Ер нь хүн болгонд тарихынд байд юм байна л да. Одоо энийг ингээд харахад чинь түүхч судлаач залуучууд биш шүү дээ. Зөвхөн бизнесмэнүүд залуучууд. Тэгэхээр чинь энийг нөгөө дандаа монгол залуучууд барьсан. Энэ заа газрыг тийм бүгд монгол залуучууд. Тэгэхээр чинь тэдний тарих сэтгэлд нь яг юм байсан гэсэн тэр 70 ухамсарын мэдээлэл байж байгаа гэж би бодод шүү дээ. Би энийг бол зөвхөн нэг зоогийн газар биш байна гэж боддог. Би энийг бол музей байна гэж бодож. Ер нь тэгж харах. Би энийг бол Монголын түүхийн музей байна гэж бодож бахархаж энд одоо манай монголчууд гадны зочид төлөөлөгчд, жуулчид улам ихээр байнга ирж үдэл сонирхож саатж байгаасаа гэж бодож байна. За тэгээд баярлалаа. Урлаг үлээж авт хоёулаа сайхан түүх хуучаа хөөрөнсөнд амжилт хүсье. За баярлалаа. Би нэг ганц хамгийн сүүлд одоо чи яг юу хийж нуус авчааны судалгаан дээр сууж байна уу? Одоо шинэ би одоо чиний сая одоо бид тэр яриандаа халаад одоо мартчихлаа л да. Их дөрөв нийслэлгээд Монголын одоо энэ сая бид тэр яриад байгаа энэ зүйлийг ном болгоод их бэлтгэсэн та. Одоо би тэрийг чамаас сонссон. Тэр хэзээ гарах гэж байна. За сүүлийн үеийн миний судалгааны тухай асууж байна. Би нэг хоёр зүйлийн ажил дээр төвлөрөөд хийж байна. Нэгдүгээр нь бол ер нь 2000-ад оны ихээр Бээжинд элч сайдын яамд ажиллаж байхаас эхэлж хийсэн их гүрний дөрвөн нийслэл гэдэг ном ерөнхийдөө бэлэн болсон. Тийм. Тэгээ энийгээ бол хэвлүүлж арай амжаагүй байна. Энэ дотор бол одоо бидний дурдж байгаа одоо их гүрний ууган нийслэл хар хором. За их нийслэл Дайдуу хаан балгас буюу өнөөгийн Бээжин хотын төвд байгаа. Одоо тэнд бол маш их юм байгаа. Тэр за гурав дахь нь бол тэр түрүүн ярьсан Ховлын хааны байгуулсан Шанд гівэн балгас гэж. Манайхан орчин үед бол Занадуу гэж нэрлэдэг байгаа да. Шандуу гівэн балгас гэж энд бол бас их байсан. За дөрөв дэх нь бол Цагаан балгас гэж. Ер нь монголчууд нүүдэлчин ард түмэн байсан учраас их хаад Бээжингийн тэр их халуунаас дайжиж зуны цагт бол хойшлон сэрүүн
хангай Хэрнээс сайлах ордог гэдэг. үж ирж хэдэн сар төвлөн суудаг байсан тэд нар. Тэгэхээр зэрэг энэ их гүрний дөрвөн нийслэл нэг нь бол Монголын нутагт дэвсгэр дээр байж гин нөгөө гурав нь бол хэлийн чамдад байна. Түүх учраас бол гурвуулангийн судалж гаргаж ирж би ингээд нэг ном бэлдсэн юм байгаамаа. За дараачих нь нэг зүйл бол би Монголын нууц төвчөөний судалгаан дээр өнөөдөр нэлээд төвлөрч юм хийж байна. Тий. Монголын нууц төвчөөний шин судал гэсэн урдчилсан нэр оноогоод нэлээд юм хийж байгаа. Гэхдээ яг хөө би хятад сурвалж тулгуурлаж байна. Ер нь тий. Шин юм бол гаргаж ирнэ гэж хэлж чадахгүй. Энэ бол хэцүү зүйл. Тэгээ манай өмнөх үеийн манай бусад эрдэмтдүүд маш их хийсэн. Гэхдээ болно шүү дээ тий. Би яг наадахыг чинь би одоо тодруулж асуух хэрэгтэй, залуучууд бас заавал сонсчих хэрэгтэй гэж бодож байгаа байхгүй. Нууц товчоог бол бид нар бүхэл талаас нь үз чинь бүхэл талаас нь судалж дуусчихгүй л дээ. Тий. Нууц товчоог хэн хэрхэн яаж судалсан бэ гэдэг нэгдүгээр асуудал байхгүй юу? Бид өөрсдөө судлахаас гадна тий. Хэн яаж судаа, ямар дүгнэлтэд гаргацсан. Хоёрдугаар нэг асуудал бол манай өмнөд төршид Монголын түүхийн одоо маш их юм байна. Баримтын 190% нь байна. 70 шиг их юм байна. Энийг олох хэрэгтэй. Энэ лүү орох тэр зүйл судалсан. Тэр сурвалж нь юу вэ гэдэг байна тий. Тэгэхгүй одоо нөгөө хамтын ажиллагаагаа дайсгнал цэцгэл үзээд байгаа чинь эрдэмтдийн ажил явахгүй шүү дээ. Тий. За нууц төвчөөний судлалын тухай манай эрдэмтэд судлаачид сайн мэднэ л дээ. Хэвчлэн 1866 оноос хойш шинжлэх ухааны судалгааны эхэлсэн гэдэг энэ богинохон цаг хугацаа яриад байдаг. За гэтэл бол хэрэг дээр манай өмнөд төршид тэрнээс өмнөх хэдэн зуун жилийн хугацаанд хийж ирсэн маш их юм байд юм байна. Тий. Бараг Монголын нууц төвчөг бичигдсэн тэр 13 оны ихэнх хагасын үеэс эхлээд өнөөдрийг хүртэл судалсан гэхээр маш их юм байд юм байна. За тэр болгоныг харамсалтай манайхан төдийлөн олж үзэж эмхтгэж аваад орчуулж Монголын ард түмний хүчтэй болгоогүй маш том ажил. Маш их юм байна. Магадгүй аягүй бол Монголын нууц товчооны Монгол бичгийг эхэлж урд байж байгаа гэж. Тийм. Эний чи бол бас их ярьдаг. Одоо манай зарим түүхчд эднэр чи ярьдаг байхгүй. Бээжингийн энэ Манччин улсын хааны ордны архив гэж маш их юм байна. Тэр чинь ерөөсө тоосон дарагдсан хэдэн зууны юм байдаг. Тийм шүү дээ. Одоо гар урч чадахгүй. Тэр хятадын архивд тавуулж яхад мянган эрдэмтэн 100 жил судлаад яг одоо байгаа баримтыг бүрэн болгох боломжгүй гэж надад хэлж байна. Мянган эрдэмтэн 100 жил шүү. Тэгэхээр чи бидний тэр захруу дээр орох гэдэг юм чи саадыг юу байгаа юм бэ? Тэгээд тэр Манжин хааны ордны архивт байгаа уул аваа шиг тоосон дарагдаад хэдэн зууны тоосон дарагдсан бичиг цаасан дунд Монголын нууц товчоо байх вэ гэж яриад байгаа юм л да. Байгаа л гэж бодоод байгаа. 1933 онд тэндээс нууц товчооны 41 хуудсыг олж гаргаж ирсэн шүү дээ. Монгол бичгээр. 1933 онд нууц товчооны тасархаа 41 хуудас. Тэгэхээр одоо цаана бас байгаа л гэж. Байгаа л. Иймэрхүү юм маш их байна л да. За их амжилттай сайн ажил та. Тэгээд санаанд ургасан одоо бүх зүйлс чинь одоо бодит байдал болж цаас ном болж энэ олон залуусч бид тэрийг одоо сонирхон сууж байгаа энэ олон залуусын мэлмэ оюунд удахгүй хөрөх болтугай гэж ерөөл тавья. За баярлалаа. Хийж байна. Хамтраа хамтарч ийгээд зөөр юмд хүрье тий. За ингээд тэр ярилцлага өндөрлөө. Та бүхэнд баярлалаа.